сайн байсан уу? Та нартай дахиад эндээс мэдчих бас сайхан байна. Тэгээ бүгдээрээ ямар ч байсан эзний үгийг уншиж судалж эзний үгнээс суралцаас хамтдаа дахиад яг энэ үг бидний зүрх сэтгэл төр болтугай энэ үг бас ажиллаа хийх болтугай гэж залбирсаар. Халелуя, халелуя. Халелуя. Хайртай эзэмнээ танд үнхээр их талархаж та энэ олон сайхан ах дүүсийг өнөөдөр та энэ заалаар дүүргэн авчирсан учраас олон сайхан шинэ ах дүүсийг бас та ирүүлсэн учраас танд баярлалаа. Та өөрийнхөө нэрээр дуудсан учраас баярлалаа Иесус. Өнөөдөр ямар ч зориггүй ирээгүй эзэн минь баярлалаа. Тэгээ яг өнөөдөр та энд авчирсныхаа зорилгыг биелүүлж та өөрийнхөө гайхамшигтай үгийг хүргэж өгөөч. Та бас биднэртэй хамт өөрийнхөө оршуугаар энэ үеэр та бидний дунд байж та өөрийгөө мэдрүүлсэн учраас танд маш их баярлж байна. Тэгээд яг энэ цагийг та хамгаалаарай. Энэ цагт та би биш харин та өөрийнхөө эрх мэдэлтэй хүчтэй үгээр хүн болгоны зүрхсэтгэл ярьж өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр таалан өгөөж байна. За бүгдээрээ одоо зүг 7-р бүлгийг гаргая. Шинэ гэрээний 1163 дугаар 62 дугаар үзье. Зүг 7-гийн 1-ээс 10 биш. Зүг 7-гийн 1-ээс 10. Заавал шиг 1162. Тэрээр хүмүүс сонгосон яриагаа өндөрлөж Капернаумд явж ороход нэгэн 100-ийн даргын ихэд үнэлдэг зарцсан өгдөөд өвлүүд байжээ. Есүсийн тухай тэр сонсоод ирж зарцыг нь эзлэхийг түүнээс гуйлгахаар юудэчүүдийн ахмадуудаас хэдэн хүнийг түүн рүү явуулав. Тэд Есүс дээр хурч ирээд түүнээс хичээнгүйлэн гуйж тэр танаас үүнийг гуйх зохистой нэгэн. Тэр манай үндэснийг хайрладаг бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ. Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд түүнийг гэрээс нь холгоотон болоход 100-ийн дарга андуудаа илгээ. Эзэн та өөрийгөө наашаа бүүж хэлээ. Би таныг дээвэрд ороо оруулах зохистой биш ээ. Иймээс би өөрийгөө ч тань дээр очих үн цэнтэй үн хүндтэй хүн бус хэмээн үзв. Харин үгэл хэлээч. Тэгвэл зарцсан нэтрээ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд би. Би нэгэнд нь яв гэхэд тэр явдаг. Нөгөөд нь ир гэхэд тэр ирдэг. Зарцтай үүнийг хий гэхэд тэр хийдэг гэж түүнд хэлүүлжээ. Есүс үүнийг сонсоод ихэд гайхан өөрийн дагаж явсан олон би та нарт хэлье. Ийм агуу итгэлийг би Израиль хүртэл олоогүй юм гэлээ. Тиймгүй явуулсан хүмүүс нь буцаж ирээд өнөөх зарц эрүүл болсныг олж харав. За. Тэгээд яг энэ сургаал ярьж эхлээс өмнө бас жишээ ярих гэж үзье. Одоо би нөгөө 2017 онд 11 сард ажилласаа одоо өвчний улмаас гарсан байхгүй. Тэгээд хэлээдийг ачаад авахгүйгээд тэгээд гарсан дарааганда би аягүй гэрээ зэвлээл чигүү гэрээ зэвлээл юм хийдэг байсан. Тэгээд бараг цаг гараа 2 цаг. Тэгээд дараа нь би ямар ажилласаа гарахтаа гэр зэвлэх гэж гарсан биш гэж жоохон зураг үзээд тэгээд өөр ажлууд хийгээд гэрээр ажил хийдэг болсон л доо. Тэгээд ажиллаа хийж байхдаа ажилдаа завгүй ингээс угаар гэр ингээд явсаага тоос шаваа харагдаад тэрийг харахаар бас бухимдаа өөр үрээд ажиллаач хэмээрэдэг гэрээч цэвэрхэн байлгамаар байдаг юм болгоныг хоёулынгийн төгс сайхан байлгамаар байдаг. Тэгээ баяраад байсан чи баяраа чи хүүхдүүдээр хэлэхгүй юу. Тэгээ хүүхдүүдээр нийлэгдэг болсон юм. Тэгээ хүүхэд болгонд өөр ингэсэн хуваартай ажилтаа хүүхэд болгоо яг хийсэн юмнуудыг хийв. Тэгээ дараа нь нөгөө хүүхдүүд гэр цэвэрлж эхлээд хүүхдүүд хуваартай юмнуудаа хийж гиснээс хойш надад аягүй сайхан. Тэгээ би дотроо бүр инээд тэгээд захгүй тушаагаад очих юм чи нэгээд хийдэгчихгүй ингээд өөрөө хийх юмсан ингээд тэрийг өхөмдөө тоос шараар хараад сууж байгаа. Бүр инээд төрөөд ингээд тэрийг чи тоос арчиж чи аяа угаач чи шат угаач гэдэг юм уу хийхээр ингээд дараа нэг өөрөө ингээд баяр зүрээсээ тушаачих хэрэгтэй байна гэх. Тэгээ ингээд хүүхд том болоод насан түрээд тэгээ ялангуяа тушаах их мэдтэй байж байгаа тушаалгаж байгаа юмаа хийж гэж харж байгаа. Үнэхээр сайхан байгаа. Тэгээ өнөөдөр би нөгөө аян сайт амар ишлээ уншиж байгаас анзаарсан баг тий. 100-ийн дарга Ромын эзэнт гүрний 100-ийн дарга би тушаалын дор байлиг би тушаадаг. Тэгээ миний зарц хийх доод албан тушаалтай миний үүсэх үлгээ гэж. Тийм учраас би яг эрх мэдэлтэй байх тушаах гэдэг ямар сайхан юм бэ тэрийг гүйцэтгүүлж байгаа хүмүүсийн сонсоод дуулалттай нэг яасан сайхан юм гэж бас бодогдоод жишээ ярих гэж бодож байсан. Тэгээд
энэ дээр Есүсийн 6 дугаар бүлэг дээр бид нар урагшаа унших юм бол нэлээд бүлэг байгаа. Тэгээд 6 дугаар бүлгийг уншиж байхад Есүс эхэндээ яг нөгөө танигдаж эхлээд янз бүрийн гайхамшгуудыг хийж эхэлдэг. Синагог өвчтөө хүмүүсийг эдгэж эхэлдэг. Тэгээд хатангаар гартаа янз бүрийн үе түмэн олон янз бүрийн өвчтөө хүмүүсийг эдгээд эхэлдэг. Танигдахаас тэгжээж олон түмэн эн чи юу гараад ирээ, ямар сони юм бэ, ямар гайхамшигтай юм бэ, ямар сони юу гэсэн агаар эдгээгээд байна гэж тэр үед үе олон хүн Есүсийг дагаж багшиж эхэлдэг. Тэгээд 6 дугаар бүлгийн төгсгөлийг харах юм бол бид нар Есүс тэнд яг дараа нь яг тэр олон хүмүүсийг эдгээгээ тэр олон гайхамшгуудыг үйлснийхаа дараа яг сургаалуудаа айлтж эхэлдэг. Сургаалаа айлтаад бие биенээ хайрлах тухай тэр ихийг дайснаа хүртэл хайрлах тухай тэгээд хамгийн эцэст нь та нар яг амьдралаа зөв авч зөв явуулъя гэвэл хатан дээр барьсан байшин шиг яг бариараа хатан дээр амьдралаа сүйлжүүлээрээ буюу эзний үгэн дээр миний үгээр амьдралаа сүйлжүүлээрээ тэгвэл та нар авахын байхгүй та нарын зүг байна гэж суурилдаг. Тэгэхээр энэ 7 ихтэй хүмүүс сонсгосон яриагаа өндөрлөж гэж юм дээ. Энэ олон сургаалыг айлдаж энэ олон эрхэмлэлтэй өвчнүүдийг эдгэж олон гайхамшгуудыг үйлснийхаа дараа сургаалаа айлдаа тэгээд Капернаум хотод орж ирж байна. Тэгээд Капернаумд хот руу орж ирж явахт нь Ромын эзэнт гүрний зуутын дарга Юудын ахлагч нарыг Есүс үйлдэлдэг. Тэгээд Ромын эзэнт гүрэн гэдгийг бид нар мэднэ. Одоо энд ихэнх сууж байгаа хүмүүс дэлхийн түүх үзсэндээ би та хүүхэд байхдаа дэлхийн түүх үзээд одоо 80 оны ярьж шээ. Тэр хүмүүс баг төрөөг байсан. Тэгээд 80 он тэр Ромын эзэнт гүрний тухай бичээд бүр толгой төсөөлөд гайхаад олдохгүй ингээд боолын нэгэн байсан тийм. Тэгээд одоо нэг боолчуудаар тоглоом зугаа хийдэг хаад нэгээр гэрээ хуруугаад өгч ч юм уу цаагач руу хайх юм уу боолыг авдаг ч юм уу статдаг гэх ингээд тэр ингээд аюул сонирн байдаг байсан. Яг тэгээд тэр эзэнт гүрний үед яг ямар үйл явдал болж байдаг байсныг мэдгүй хагас сугас нэг ачийн юм сонсоод гайхдаг байсан бол яг тэр үеийн амьдрал одоо энд явагдаж Есүсийг төрөхөө. Тэр үед Ромын эзэнт гүрэн ихээр хүчээ аваад тухайн үеийн ойролт орнууд Европ одоогийн Европын орнуудыг эзлээд маш их хүчтэй гүрэн байсан. Тэр үед юудэчүүд буюу израильчууд Ромын эзэнт гүрний даргалт байсан. Тэгэхээр Ромын эзэнт гүрэн даргалт ороод хариа засаг газартаа ингээд зэргүүдийг тавиад тухайн улс орноо үзүүлж байгаа. Тэгээ энд нэгэн зуутын дарга гэдэг нь 100 цэргийг өдөртдөг. 100 цэргийн одоо манайхаар би бас хайж үзлээ та манайхаар нэг цэргийн аймгийн бол цэргийн анги хэдэн цэрэгтэй байдгийг мэдгүй цэрэгт явсан хүмүүс мэдчих байгаа яг юм. Тэгээд яг ийм дарга ийм эрхнийхтэй хүн ба. Энэ хүн бол юудэчүүдийг тухайн юудын тийм захиргаанд байхдаа бол юудэчүүдийг бол дорд үзээд өөрсдийг нь харьяа дагтад тийм энэ үуч мэдгүй мөхс үсгтэй оргуугоосноо одоо өөрсдийн тэр Ромын эзэнт гүрний тэр Ромын захирагчийн зуутын даргын хувьд юудэчүүд юуч биш байсан байхгүй юу? Тэрийг одоо эзэлсэн манайхаар бол тэр үеийнхээ амжийн амдан чиглэл юм гэж үзсэн тийм хүмүүс байж таартай. Тэгсэн мөртлөө энэ хүн тэр юудэчүүдийн ахлыг илгээгээд Есүсийг миний зарц өвдсөн байна. Гэхдээ өвгтүүд өвдсөн байна. Нийлээ хүнд өвдсөн байна. Зүгээр нэг алууж үзэрсэн гэж. Өвгтүүд одоо өвгийн наад ирмэгдэр ирсэн юм. Зарцаа эдгээгээд өгөөч гэдэг ахлагч нарыг явуулсан байна. Тэгээд юудын өдөртөгч нар Есүс дээр ирээд энэ хүн танаас эдгэрлэг авах орхон цуглаанд ирсэн бол орж болно шүү. За тэгээд энэ хүн биднээс одоо ашиг тус хүртэх ёстой хүн байгаамаа гэж гуйсан тийм. Яагаад тэгэхээр энэ хүн бид нарыг синагог байхад маань тусалсан. Тэгээд синагог гэдэг нь юу гэхээр юудэчүүд Бурханы эзэнт мөрөгдөг, Бурханы үгийг сонсдог, Библиэс хуучнаар бол хуучин гэрээг уншдаг ингээд цуглардсан мөрөглийн газар тийм. Энэ цуглааны маань байхад маань тусалсан мөн хөрөг оруулсан. Одоогоор бол санхүүжилт өгсөн, хөрөг төсөв өгсөн хүн байгаа гэж тийм. Тэгэхээр тэр зуутын дараа болохоор юудэчүүдийн шүтдэг Бурханыг тэгэхээр нэг ясандаа таньдаг ч гэдэг юм уу, мэддэг ч гэдэг юм уу. Ерөнхийдөө Бурханы эзнийг таньж мэддэг байсан учраас дэмжээ санхүүжилт өгөөд хөрөнгө оруулалт хийгээд ямар ч байсан синагог тэр Бурханы танхимыг барихад нь тусалж ирсэн юм. Тэгэхээр энэ зуутын даргын хувьд бол эзнийг мэддэг, эзнийг нэг ясандаа бол шүтдэг, итгэдэг хүн байсан байх гэж би боддог. Тийм ч учраас энэ нөгөө олон түмний гайхшруулаад эдгээгээ тэр үсийн гайхамшиг үлдээд яваа энэ Есүсээс буяа.
Тэгэх юм бол энэ зарцын минь эдгэх байх гэж тийм итгэлтэйгээр ахлагч нарыг явуулж байгаа. Тэгээ ахлагч нарыг явуулсан нь болохоор миний бодлоор хуучин гэрээнд ер нь харин үндэстнүүдийг юудэ биш хүмүүсийг бол юу ядгүй шүү дээ нөгөө тэд нартай хамт хоолтгүй, тэд нартай хамт байх хэсгүй, тэд нар яаж жоо тэд нартай ер нь л аль ажил үсэг хийх дурггүй тэгээ буруу гэж үздэг байсан учраас тийм болохоор энэ хүн юудэ хүнийг ахлагч нарыг явуулсан нь бас Есүс миний намайг сонсохгүй байсан гэж магадгүй харин энэ ахлагч нарыг сонсоод зарцын маань эдгэх байсан байх гэж итгэсэн. Тийм улмаас би ахлагч нарыг явуулсан байх гэж бодоод байна. Тэгээд энэ хүн яагаад хуучин гэрэн дээр ингэж лидерчүүд бусад харин үндэстнүүдээс ийм хол хүндий байх ёстой, тэд нартай хамт байх ёсгүй юм гэдгийг зарим хүмүүс сайн мэдж байгаа, зарим шинэ хүмүүс болохоор мэдгүй байгаа юм уу? Бурхан Израильчуудыг онцгойгоор сонгож аваад Бурхан Израильчуудад би Бурхан байна, би энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн эзэн байна. Миний замаар ингэж яв. Та нар юуроос нүгэл дунаад ингээд Адам Евой нүгэл хийснээс хойш 3 замаар явсан. Энэ эзэн Бурханаа таныг бол ингэж явгээд Израильчуудыг загвар болгоод сонгож аваад Бурхантай хүмүүс ийм байд юм аа. Ийм аюулаас ингэж гэтлэгдгийг, ийм хэцүү зүйлээс ингэж гардгийг бас ингэж хөгжиж дэвшдэг юм аа. Тэ өөрсдийнхөө бариагүй байшинд барьж сүү балаад усан газрыг одоо эзэмшиж ингэж үнэхээр хараач ээ. Энэ загвар инвэн та нар энийг дагаад яг ийм харьцаанд амьдраач гэж харуулахын тулд Израилийг сонгож аваад өөрийнхөө ард түмэн болгоод тэгээд бусад ард түмэнд жишээ болгох гэсэн тийм. Тэгээд харин бусад ард түмнүүдтэй цуг байгаа тэдний ёс бус буруу юм давтахгүй, буруу гурамч шүтээнийг шүтээ дагаад эзэн Бурханаас холдохгүй гэсэндээ энэ хүмүүстэй хамт байх, хооллох, аливаа ажил хэрэг үйлдэлийг зөвшөөрөхгүй байсан учраас тэр харин хүмүүстэй цуг байдаггүй тэднийг ариун үздэггүй байсан учраас тийм харилцаа байсан. Тэгээд ямар ч байсан туудын дараа Есүсийг ирж эдгээгээч гэж явуулахад нь Есүс юу яаж байгаа тийм замдаа гараад эдгээхээр явж байгаа. Тэр хүмүүсээ дагуулад одоо өөрийгөө дагж явсан хүмүүсийг дагуулад зуутын даргаыг эдгээхээр явж байна. Тэгвэл нөгөө зуутын даргыг гэрт нь очоогүй байхад яасан бэ гэхээр нөгөө зуутын дарга дахиад хүмүүсийг эдгээгээд одоо та наашаа ирэх хэрэггүй, манай гэрт ирэх хэрэггүй, манай гэрт та орох зохистой ч биш. Би таны гэртээ авчирхаас бүр айж ичээд байна. Та ийм гайхамшигтай дээд бурхан манай гэрт орч ирэхгүй. Зүгээр та нанаасаа тушаачих. Манай зарцыг эдгэргээд тушаач зүгээр үгээр хэлчих гэж хэлж байгаа. Тэгэхээр Бурханы үг бол энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн хүчтэй үг. Дэлхийн ертөнц нөгөө бидний үзээд байдаг хумхын тоос нийлж ингэж тесрэлт болж одоо тэгээд би орон хоосон юмнаас зүгээр л одоо яатсан тоос шороо уйлж яснаа амтын юм болоод үүссэн юм биш. Бурхан эзэн дэлхийн ертөнц бий бол, эрд бий бол, амьтад бий бол, хүн бий бол гэж хэлж бүтээсэн. Тэгээд үгээрээ хүчит үгээрээ эрдэмтдээ үгээрээ Бурхан бол зүгээр үг гэдэг юм аа үгээр л одоо тушаалаар энэ ертөнцийг бүтээсэн баг тийм. Тэгэхээр яг тэрийг мэдж байгаа, яг тэр Бурханы тэр эрдэмтдээ үгийг энэ зуутын дараа Есүсээс гойсон баг. Та зүгээр наанасаа тушаачих. Би өөрөө зуут дарах хүн, би өөрөө цэргийн хүн, би өөрөө тушаал гэж юу гэдэг нь миний цагаанд байгаа хүмүүс миний хийснийг хийдэг гэж би эрдэмтдээ гэж. Тэгээд би нэг зүгээр жишээ хэлээ. Манай ээжний хөөрхөн жишээ ярих туфтай байдаг. Тэгээд нэг цэргийн дараа нартай цэргийн дарга шиг ярих цэрэг даргын харилцаа харьцах хэрэгтэй байдаг. Тэгээд нэг цэргийн дарга цэргийн хүн нэг цуглаанд ирүүлэх гэж дандаа хийх. Тэгэхээр ээж аягүй шууд за өнөөдөр ирнэ. Чи ирээрэй. Ямар ч байсан ирнэ шүү. Тэгэхээр нөгөө хүн заач тэгээд ээж ахын нөгөө нэг библийн багш гэдэг юм уу библи илүү мэддэг гэдэг өөрөөсөө нөгөө ах маань ээжийг бас дарга шиг дээр тавьчихчихлээ. Тэгээд за чи ирнэ уу гэдэг юм байна. Ирдэг. Тэгэхгүй ирэх боломж байна уу? Чи юу байна? Өнөөдөр нэг ирнэ байгаа гэвэл завгүй гэдэг юм хариулж штэ. Тэгээд аюу их мэдэлтэй хэлээ. Тэгээд тэр ах аюу ингээд цуглаанд ирдэг. Тэгээд би тэр хүмүүсийг зэрэг шиг хайцдаг гэдэг аюу яаж тууштай. Зарим мэддэг хүмүүсний нэрээгээ. Тэгээд ямар ч байсан тэр их мэдлэр тушаад би яв гэхээр явуулдаг, нэг гэхээр ирдэг, тэгээд миний тушаалыг би гэхээр хийдэг гэж байна. Тэр их мэдлэр хэлээд тэгтэн Есүс мааш их гайхдаг тийм. Манай гэртч битгий ир. Наад холосоод хэлчих гээ тийм. Тэгэхээр тэр зуутын дарга тийм их итгэж байсан юм. Тийм их одоо Есүсийн хэн гэдгийг нь тэгж их
Зүгээр л эдгээр гэсэн итгэлээс гадна хинбэ гэдгийг нь тэгж итгэсэн юм. Тэгж хүлээн зөвшөөрсөн юм. Хинбэ гэдэг нь Есүс бол яг Бурхан. Есүс бол энэ дэлхийг бүтээсэн төгс хүчит үнэн цорын ганц Бурхан, эрх мэдэлтэй Бурхан гэж мэдсэн учраас тушаахад бас үгээр тушаах биелэгдэн гэдгийг мэдсэн учраас тэр хүнд бол Есүсийг таних хинбэ гэдэг мөн чанарын маш ихээр мэдчихсэн учраас ингэж хэлж байгаа тийм. Тэгэхээр энэ хүн амхан Есүсийг яаж таньсан юм бэ тийм? Есүсийг яаж мэдсэн гэхээр мэдээж Есүсийн тухай сонссон байх. Тэр өвөө олон хүмүүсийг өмнөх бүлгүүлчээр хүмүүсийг эдгээгээд өвчин зовлонгоос ингэж уулаад буюу Есүснээс нь болж зайлуулаад ингээд Библиэсээ сонсоод байгаа ш тийм хүн гарч ирж ийм юм болж байгааг ингээд хуулиар дагаад ингээд явж ирсэн ба. Тэгэхээр сонсож мэдээж магадгүй бас тэр эдгээд гисэн хүмүүстэй таагдсан ч юм уу те янз бүрийн хүнд хэцүү дахир дутуу байсан ч юм уу хэлэхгүй амгүй дүнзээ байсан ч юм уу тэр хүмүүстэй таагдаж уулзсан байж магадгүй юм те. Би Есүсээр эдгээсэн Есүс бол хүн гэж тэгээд тэрийг харсан учраас сонссон учраас мэдсэн учраас амтаж мэдэрсэн учраас энэ хүн Есүсийг тийм юм хийх эрх мэдэлтэй гэдгийг мэдээд байсан байна. Тэгэхээр энэ хүн сонссон гэдэг Есүсийн тухай үгийг одоо таньж мэдсэн. Тэгэхээр эзэнд итгэн гэдэг нь ерөнхийдөө эзний хийж байгаа үйл явдал эзний үгийг таньж мэддэг эзэн хэмбэ гэдгийг мэдснээр бид нар итгэлтэй болно. Тэгэхээр энэ хүний итгэл сонсож дууснаар харж мэдснээр ирсэн ба. Тэгэхээр бүгдээрээ нэг хэдэн зарим нь унтахад яж магадгүй Библийг үлээж авах хэрэгцээ. Гэж бодож байна. Тэгээ Иохан 17-гийн 3-ыг харцгаая. Итгэл юунаас ихвэ гэж тийм. Итгэл бас юу төрөвдгөө 17 он. Даниэл 221 он гэсэн. Цорын ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам мөн. Тэгэхээр эндээ би сонсох гэдэгтэй холбоотойгоор яа тийм гэж байгаа. Цорын ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн ам мөн. Тэгэхээр энэ хүн энэ зуутын дарга Есүсийн тухай мэдсэн, суралцсан, сонссон учраас энэ хүн энэ эрх мэдэлтэй мөнхийн амийг Бурханыг таньж мэдсэн байсан гэсэн. Тэгэхээр эзэн Есүсийг мэдэх, Бурханыг мэдэх нь биднэрт мөнх амийн итгэлийг өгдөг байна. За бүгдээ дахиад цааш нэг ишлэл уншъя. Ром 1:16. За энийг бүгдээрээ сайн үздэг. Аргашаараа юм те. Ром 1:16 10:17. 1:16-ны 270 дугаар үгсэн байна. Би сайн мэдээнээс ичхгүй энэ бол итгэгч болгоныг юуны төрөнд юудэ түншлэн грек хүнийч авах Бурханы хүч мөн. 17 дээр зөвхөн итгэлээр амьдрна гэсэн. Дахиад хэлье. Би сайн мэдээнээс ичхгүй энэ бол итгэгч болгоныг юуны төрөнд юудэ түншлэн грек хүнийч авах Бурханы хүч мөн. Тэгээ сайн мэдээ гэдэг нь Есүс Христ бол Бурхан. Есүс Христ энэ дэлхийг аврахын тулд ирсэн. Тэгээ өөрийнхөө амийг өгч нүгэлтэй байсан хүмүүсийг мөнхийн танд орох тэр аюулаас аварч мөнх амийг өгөхөөр өөрийнхөө амийг золиосон. Энэ бол сайн мэдээ. Аварсан гэдэг нь сайн мэдээ. Авралыг бид нар одоо амьтаа болсон аврагдсан бид нар мөнхөд там өгөх байсан нүглээс чөлөөлөгдсөн гэдэг нь сайн мэдээ. Тэгээ энэ сайн мэдээнээс ичгүй энэ бол итгэгч болгоныг тэгээд юудэ грек буюу бусад бүх үндэстнийг аврах хүч юм аа гэж. Тэгэхээр энэ зуутын дарга хүн энэ хүчийг авсан энэ сайн мэдээг үзсэн ийм учраас итгэж Есүстэй ирсэн юм. Тэгээ энэ хүн Есүсийн тухай сонсож Есүсийн үйлдэж байгаа үйлсийг устдаас болон тэр хүчийг авсан хүмүүсийг харсан үдсэн учраас итгэх нь гэж хүссэн байх гэж бодож байна. Итгэл бол энэ хүн итгэлийг болов
энэ хүн итгэсэн учраас юудэчүүдийг Есүс рүү явуулсан байна тий. Итгээд ямар ч байсан Есүс миний зарцыг итгээнэ гэж итгэсэн учраас явуулсан. Түүгээрч барахгүй бүр Есүсийг гайхад хүргэсэн юм зөвхөн тушаагач гэж хэлсэн тий. Холоос тушаагач тэгээд болно гэж хэлсэн. Тэгэхээр итгэл бол ямар ч байсан ихтэй гойдог байна, асуудаг байна. Итгэсэн хүн бол энийг надад хийгээд өгөөч ээ. Би ийм юм дээр хүч дутаад байна. Би ийм юм дээр юу ч чадахгүй байна. Би ийм юм дээр мөхөстөөд байна. Энэ байдал надад хэцүү байна. Та надад туслаач ээ гэж Бурханаас хүчийг өгнө. Итгэснээр бид нар гойж асуух буюу залбирна. Тэгээ итгэл бол үйлсээр илэрнэ. Зүгээр итгээ суугаад байнгээд гойхгүй байх юм бол итгэл дайж чадахгүй. Тийм учраас энэ хүн үйлсээрээ хүмүүсийг Есүс рүү явуулсан байх тийм. Ямар ч байсан зарцын мэдээлгээд өгөөч гэж явуулсан. Дараа нь дахиад өөр хүмүүсийг ч явуулсан ба. Тэгээд нэгдүгээрт нь итгэл гуйх нь, хоёрдугаарт нь итгэл үйлс гаргахны зүгээр суугаад байхгүй. Гуравдугаарт нь итгэл ямар ч байсан бурхан юм хийнэ. Бурхан миний энэ гаццсан, энэ хэцүү, энэ нөхцөл байдалд ямар ч байсан бурхан юм хийнэ гэсэн хүлээлт голдолтой байх хэрэгтэй. Энэ хүн бол өөрийнхөө зарцыг илрүүлэн гэсэн үсэл голдолтой байсан. Тэгээд Бурханаас ирсэн хариу хүлээж авах гэсэн ийм дөрвөн юм хийдэг. Асуудаг, үйлддэг, хүлээж найддаг. Тэгээд Бурханаас ямар хариу ирнэ тэрийг хүлээж авах. Ийм дөрвөн юмыг итгэлээр хийнэ. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бид нар ч гэсэн цуглаанд анх ирэхдээ зүгээр өөрөө энэ нэг цуглаан би энэ нэг цуглаанд яваад орчихъя шүү ирээгүй үстэй. Хэн нэгнээ сонссон найз нөхдөсөө ах дүүгээсээ аав ээжээсээ зарим эсвэл багшаасаа хинэстрийн ямар ч байсан сонсоод Есүс үнэн бурхан шүү энэ Есүсийн цуглаан гэдэг чинь жинхэнэ бурханыг таньж мэдхийн зүйлээр явдаг цуглаан юм байнамаа гэж сонсож бэж тэгээ энд ирсэн баг. Тэгээ энд ирээд залбирч мэдээж бурхан юм бол та үнэхээр үнэн бурхан юм бол надад мэдүүлж өгөөч гэж хүмүүс ерөнхийдөө ихэд залбирдаг. Тэгээд яг бурханыг үнэн танигээд та үнэхээр үн байдгийн бол та өөрийгөө мэдүүлж өгөөч гэж залбирахад бурхан хариулдаг. Тэгээд би энэ удаа яг өөрийгөө анх итгэжсэн үеийн нэг жишээг ярьчмаар санагчлаа та. Тэгээд бүр тэр бас дахиад 90-аад оны их их өшөө болсон. 90-аад оны юм ярьж байна. Тэгээд дээр үед нэг юу агшингийн нэг төрлийн иргүүлээд ингээд нэг тааж маадаг байсан шүү дээ. Зүгээр таа. Одоо энэ зарим одооны үеийн хүмүүс мэдхий юм таа шүү дээ. Тэгээд би өдөөс суманд тэр үед Булган аймгийн Утг өндөр суманд очоод багш байсан залуугаан багш нэ. Дөнгөж хараа гарчээсэн. Тэгээд тэр хотод уулын зурсаар гараад тэрийг их нөгөө нэг явц хөтлөгч хөтлөөр зүгтээ хийдэг байсан. Манай сумын дуурайгаа хийж ихэдвэ. Тэгээд нэг манай сумд хийгээд дөнгөж нэг 2 тонч байна уу 3 тонн болж ирсэн. Тэгээд тэр нь заахын үйлчлэгээнийхэн багш нар инженер ч билүү орохгүй юу. Тэгээд багш нар дундаа суугаад би орсон. Тэгээд тэнд яж байхдаа ингээд сумынхаа зааланд баахан хүмүүс уулзраад нөгөө юу агшин тэмцээний хийгээд би багш нараа төлөөлж очоод тэгээд би нөгөө олон хүнийг харчаад бурхан залбирч байна. Бурхан минь энэ олон хүмүүсийн дунд би ганцаараа таныг мэднэ. Тэгээд би ганцаараа таныг мэдэх юм чинь та намайг ялуулж өгөөч гэж гойсон. Тэгээд тэрний өмнө 2 удаа хийхдээ нөгөө хөөрхийн амтнд чинь картын барааны 90 доо гэж байна. 93 4 он. Тэгээд нөгөө картын барааны бидний чинь гурд мөрлөө илээр 20 мөрөө илээр нэг өгж авч ирсэн шүү дээ. Тэгээд нэг агшин тэмцээний шагналт нь хөргий шууд 29 гурд мөрөл байсан баггүй юу. Тэгсэн чинь нөгөө онооныхаа хүмүүс эцсийнгийн таахгүй юм бол онооныхаа шагналыг нөгөө гурд мөрлөлийн өгдөг байсан. Тэгээд дөрөвч ихтэй өгсөн баггүй юу. Тэгсэн чинь би бас нэг мөн чанарыг аваад таньсан байсан юм уу яасан нөгөө бүхэн тухай ээж аваасаа түүнээсээ зүгээр алсаас сонсоод тийм сайн мэдэхгүй байна шүү дээ. Тэгснээр би бурханд гуйж байна. Би ямар ч байсан зүгээр таны байгаа байх юм мэдвэр би төрүүлмээр. Гэхдээ тэр онооны шагналыг авах гэдэг юм биш гэж байсан. Тэгсэн чинь гуйгаад байсан чинь ямар ч байсан таасаар агаад би төрүүлсэн. Тэгээд хамгийн сүүлчгээ үгийг таа чадаагүй. Гэхдээ төрүүлж хүмүүс болохоор хамгийн сүүлчгээ үгийг таагаагүй мөртлөө онооны шагналыг өгөөд исэн аахгүй. Тэгсэн чинь надад өгөөгүй. Тэгээд яг гойснаа манаас тийм бурхан таныг таньмаар та үнээр байдгийг бол мэдүүлээч гэсэн. Тэгээд би тэр юусоо мэдэхгүй сонирхсан өгнүүдийг тэгээд таараад тэр үед би түрүүлээ нэр бурхан байдаг юм гэж би тэгж мэдчихсэн. Тэгж хүлээж авч ирсэн баггүй. Тэгэхээр бидний одоо ингээд сая ярьсан жишээ нь дөнгөж ирсэн хүмүүс яг энэ материалыг бурханы гойд та байгааг мэдүүлээч гэх. Тэгээ бурхан гайхамшигтайгаар өөрийг үнээр мэдүүлдэг.
Тэгээд маш их баярлаад өөр баяр аваад нэрээ бурхан ийм ингээд хажуу ангийнхаа хүмүүст тэгээд найс нөхцөө дуудаад ингээд явдаг. Тэгээ ингээд нэг сайхан явж яснаа. Аваа өсөө дараагийнхаа шатнд очиод ирэнгүүтээ дахиад мэдээж амьдрал зэм тохиолно. Итгэсэн хүмүүс зүгээр дагтын шулуун замаар бүх ажил зүйлсэнгүүтээ өчн зовлонгүй сайхан яваад байна гэсэн байхгүй шүү. Энэ дэлхийн амьдрал ихгээд амьдралыг хүн хэцүүтэйгээ зүгтээ. Тэгээд нуурж ихэд гэсэн янз бүрийн асуудал ордог, янз бүрийн юм болоод тэгээ нөгөө итгээдээс бурхнаа мартаад нөгөө энэ чинь бурхан чинь байд юм байна, агуу юм байна, гайхамшигтай юм байна гэдгээ мартаад бид нар янз бүрийн хүн хэцүү асуудал оролцоод бурхнаас эргээзэж ихэд. Тэгээд юу бүгдээ яг энийг дахиад энэ Библиэлд бас хуучин гэрээн дээр яг энэ саяын 100-ын дарга шиг бас нэг өөр цэргийн хүнийг өвчнөөс нүдгээс нь тухайж үг байдаг. Тэрийг бүгдээрээ биелүүлээд байна. Хоёрдугаар хаад энэ тав. Юуша. За энэ яг бүгдээрээ энэ 423 доор гэсэн дээр нэг бүгдийг уншихгүй. Би зүгээр үйл явдлын ярив. Энэ үед израильчууд юу Сирийн даргалд орсон бас ингээд израильчуудыг цөлөөд газар нутгаас нь Сирд аваачаад ингээд цөлсөн байсан юм шиг. Тэгээд энэ үед энэ Сирийн зэргийн жанжин Нааман гэж нэг хүн байж байгаа. Тэр уйман өвчтэй гэдэг. Уйман өвчин гэдэг нь булган яар өвчин гэдэг ингээд арьсаар дөрөв өвчин гараад нийгмийн хадгалт өвчин гэдэг бүр язарч унаад тэр хүн дөхөж орчих юм уу өвчтэй болдог. Аюултай муухай өвчин. Маш муухай өвчин. Тэгээ энэ Нааман гэдэг зэргийн маш том цэргийн занчин ийм өвчтөд болсон байсан чинь Израилийн нэг төлөвлөж очсон өмчөө охин 15-6 та өмчөө охин тэр газар өвчилж байгаа одоо аярч байсан юм шиг өвчнж байсан гэж харжаасан. Манай Израиль иш үзүүлэгч байгаа, Бурхны жинхэнэ иш үзүүлэгч байгаа. Наад өвчнийг чи илгээж чадна гэж хэлдэг те. Тэгэнгүүт Нааман тэр Сэрийн хаан Израилийн хаанд захиад бичээд манай энэ цэргийн жанчныг тэр өвчнийг эдгээлгээч гэж захиад бичээ явуулдаг те. Тэгтэл юуны энэ 5-ын 7 дээр Израилийн хаан тэр захиад хүлээж аваад гээл уцаа уураад хүү татаад үйлээд орилоод юун уурах зам хүрээд ирвэ гэж хэлээ. Яг тийж яасан гэхээр өөрөө бурхандаа энэ уул нь бурхандаа хаан, бурхандаа улсын хаан бэжэж Ассирийн энэ хааны захианаас үхтлээ айж ингэж ойлгож байгаа юм жаа. Яагаад яасан гэхээр энэ Ассирийн хаан худлаа намайг өдөж одоо замд тавьж миний янзыг үзэж энэ захиаг явууллаа. Би яаж энэ амар өвчнийг илээх юм бэ? Хаанаас энийг гаргаж ирж идэх үү? Гэтэл яагаад энэ юусоо намайг үдсэн хатсан юм бол дараа нь байх гэсэн юм болоо гэж хайдаг тийм. Тэнгүүд нь Элиша хариуд нь юундаа ингэтлээ гэдэг юм бэ? Наад хүнээ явуул. Тэгээд Нааман Элиша гэдэг нь Бурхны иш үзүүлэгч Бурханаас үнэхээр гайхамшиг өссөн их хүчийг авсан тийм эдгээгч гайхамшигтай иш үзүүлэгч байсан. Тэгээ Элиша тэр Нааманыг очихт нь Элиша өөрөө ч тоож гараагүй зарцаа гаргаад яах гэж хэлсэн юм бэ? Йордан голын усанд одоо удаа услахад эдгэр гэж хэлдэг тийм. Тэгээд Нааман эдгэрж авав. Тэгэхээр би яагаад энэ шиг яриад юм гэхээр энэ бас дахиад их мэдтэй баруун захирагч цэргийн хүн байна. Тэгээд энэ цэргийн хүнийг Израилийн бурхан эдгээс нь нэгэн төв байна тийм. Роми хаан цэргийн даргын зарцыг эдгээсэнтэй адилхан энэ Нааманыг эдгээсэн үйл явдал гарч байна. Тэгвэл энэ Израилийн хааны хариу үйлдэлийг бид нар гаргахын биш вэ гэж би энэ жишээ гаргасан. Бид нар Бурхны тэр их сүр хүчийг мэдэж, эзнийг мэдэж, таньж итгэж амьдралдаа одоо янз бүрийн юмнаас зарим нь өвчтөн хүмүүс нь өвчнөө эдгэлгэж одоо дутагч гачигдсан, үр зээлэнд орсон байсан хүмүүс нь өмөөсөө гарч ажил төрөлд нь гацсан байсан, гацаан гараад ингээд Бурхны тэр сүр хүчийн эрх мэдлийг авсан мөрцөөсөө эргээд дахиад өөр юм дээр өөр итгэлийн алхам хийх болохоор бас айж хичээл болоод энэ чинь байхгүй болчлоо болох юм чинь туслахаар ажиллаж гэх юм бодлоо ингээд болоод өндөг. Тийм учраас энэ шиг гэж. Тэгэхээр энэ Израилийн хаан гэрэж ойж хуцаа өгөх татах юм үндэ байгаад тийм. Энд чи өөрөө түүхээ мэдж байгаа. Израиль ямар түүхтэй, ямар сүр хүчтэй явж ирээд уйлт олонд нь хариулдаг. Эргээд унаад хууч буруу шүтээний шүтлэгтэнд ингээд унахыг зөвшөөрөд ингэж явсан. Тэгэхээр бид нар итгэлээр эргээдэж ийм нөхцөлд ордгийн биш үлээ. Израилийн хаан шиг
биш битгий байгаач харин энэ дуудын дараа зүгээр наанасаа тушаач гэдэг шиг эзэнд итгэлтэйгээр буугаад эзний эрх мэдэлд нь буугаад бурхан бол зүгээр нэг бидний гар хөлөөрөө хийгээд нэг хүний зураг тавьсан зам газар ч гэдэг юм уу усан ногоон цагаан дайрах гэдэг шиг юм биш. Бурхан бол зүгээр нэг хүн байж ирснээр бөө болоод илтээ тентхэн өвчин тусчааснаа эрх мэдэл аваад ингээд бөөлөд өгдөг тийм юм биш. Бурхан бол энэ өөрийнхөө дэлхийг бүтээсэн. Энэ дотор нь байгаа одоо хэдэн хилтэй хэдэн соёлтой ямар үндэстнүүд байдгийг хэдэн зуун жил хичнээн явж ирсэн энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн бурхан. Тэгээд дэлхийг бүтээсэн бурхан гэхээр чинь гайхамшигтай байцтэй. Дэлхийг үгээрээ бүтээсэн бурхан гэж хахад тэр бурханд хийхгүй чадахгүй мэдхгүй би гинтхэн нөгөө хинээ сугаатар жишний үг хэлмээрсэн нөгөө бидний гацуу бидний чин сэтгэлийн чин зарим бидний зөв сугаатар юу байдаг шүү. Сэтгэлийн чин зарим бидний гişгээ бурхан хийхгүй чадахгүй мэдхгүй юм байхгүй. Эрх мэдэл нь байгаа. Биднэрт айж сүрдэг юм байхгүй. Гацуу бидний итгэлээд бид. Гацуу бид нар гойгоод хэрэгтэй. Тушаагаач гэж хэлдэг. Би нөгөө гэртээ тоос шороо хараад нөгөө үрээд тэрчгэнсэн гэртээ зэвэрч чадахгүй амжихгүй сууж байхдаа хүүхдүүдээ хий гэж Софина тоос арччих юм уу те арчин мөрөнд баярлаад ингээд тушаад бачхаа нэг. Тэгээд сууж байгаатай адилхан тийм эрх мэдлийн бурхан байгаа шүү. Тэгэхээр бид нар сөвдөөд айгаад тах юм байхгүй. Бурханаас гуйгаараа тэр итгэлийн эхлээд гуйгаад дараа нь үүс ямар ч байсан итгэлтэйгээр гуйгаад алхмаа хийгээрээ тэгээд бурхан ямар ч байсан хариу өгнө гэж итгэх хэрэгтэй. Тэгээд өгч байгаа хариуг нь харин зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд өгч байгаа хариу нь яадаг вэ гэхээр гуйсан болгоныгоо өөрийгөө хүснээр авна гэсэн үг биш. Өөрийгөө хүснээр би нэг юм юмтай болмоор байна гэж гуйгаад тэрийгээ авахыгаар бурхан хариуллаа гэж авахгүй байгаагаа хариул гэж үздэггүй. Тэр буруу. Одоо жишээлбэл одоо хүүхд би одоо хүүхдтэй хүн болохоор хүүхдэрээ жишээ. Одоо жоохон хүүхд маань компьютер дээр маань тоглох байрыг ингээд би нэг настай хүүхдтэй компьютероо өгөхгүй штэ мэдээж тэр чинь эвдээд умгаагаа цохоод яадаг чинь тэр чинь болохгүй учраас би тэр хүүхдэд компьютер өгөхгүй байна. Тэрнтэй адилхан би бурханаас тэр зүйлийг авах нь урууч юм уу надад зөв биш учраас бурхан яг хүсэж байгаагаар маань хариулахгүй байж болно. Гэхдээ тэрийг бурхан хариулсангүй гэж үзэхгүй байх аргагүй. Бурханаас үгүй гэсэн хариултыг бас авч сурах хэрэгтэй байна. Үгүй юм уу хүлээжээ гэдэг хариулт. Яаж аав нь бас хүүхдүүдэд байжээ, жоохон байжээ, хүлээжээ дараа гэж хэлдэг шүү дээ. Эндээ адилхан бурхан дараа болоо, жоохон хүлээжээ одоо болоогүй. Одоо чи энийг хийж чадахгүй, одоохондоо сураагүй юм чи гэж хэлж болно. Тэгэхээр бурханаас тэр хариултыг аваад бас тийм хариултуудыг аваад бэлэн байх хэрэгтэй байна. Тэгээд энэ зуудын даргын хувьд дахиад бас суралцах зүйл нь гэвэл энэ хүн өөрийгөө өөрөө өвчин тусаагүй, өөрийн хүүхдийн өвчин тусаагүй, өөрийнх нь зарцсан өвчин тусаад тий хайрч хүндэлдэг, маш их ихэд хүндэлдэг, хайрладаг зарцсан өвчин байсан учраас Есүсийг ирж итгэж өгөөч гэж болсон ба. Тэгэхээр энэ хүн бол миний бодлоор үнэхээр харин хүн эзнийг таньж мэдэхгүй, Библийг мэдэхгүй, уучин гэрээний сугаад мэддэггүй байсан мөртөө магадгүй израильчүүдийг ажиглаад, юудэчүүдийг ажиглаад тэр синагог барихтан тусалсан гэхээр эзнийг таньдаг болчихсон, итгэдэг болчихсон энэ хүн тийм учраас бусдыг ч бас хайрлах зүрх сэтгэлтэй, тийм ч учраас зарцаа эдгээлхий гэсэн тийм үслээр уйсан байна. Тэрнээс биш дээр үедээ тэр боолын нэг түрүү ярьсан шүү дээ боолыг өгүүлэхгүй гээд 3 гараад оршин цагаан ачаараа шидэд хастан хөдөлгөхгүй гэдгээ хийдэг байсан цаг үеийн эрх мэдэлтэй хүн гэдэг тэр хүн боол зарцуул үрж биш амж байхгүй бидний одоо машин тэргээ харж байгаагаас тийм доор хэмжээнд боолхон зарцгүй тооцогдчихсэн тийм гэхдээ тэр зарцыг битлээ их харуулж эдгээлхийг хүсчээсэн үнээр итгэлтэй үүстэй эзнийг таньж мэдсэн бурхны үгээр амьдардаг ийм хүн байсан байна. Тэндээс бас дахиад нэг өөр зүйлийг сууж болоход энэ хүний одоо бидний хувьд би эзэнд итгэдэг, бид нар цуглаан завдаг, би бурханд итгэдэг гэдэг ингээд явж байгаа. Итгэдэг хүмүүсээсээ бид нар хүлээж голдохтой байж байна. Гэтэл хинээч бодоогүй таагаагүй хүн тийм одоо ажил дээр чинь байдаг хүн ч байдаг юм. Тэр хүн магадгүй эзэнд итгэдэг байхыг чи одоо юу гэсэн гайхамшиг бурхан үзүүлэх учраас бидний бодоогүй төсөөлөгүй хүн шиг амархан эзэнд итгээд эзнийг хүлээж аваад эзнийг өгөх болохыг үгүйсэхгүй байх аргагүй. Тэгэхээр бид нар ерөөсөө
өөрсдийгөө бодож байгаа харж байгаагаар энийг үнэлэхгүй юм. Хамгийн гол юу аль зүйлийг хааж дүгнэж ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр эргээд дахиад хэлэхэд Израилийн хаан шиг тийм бурхангүй хүн шиг айж твдээд сүгрүүд дээлээ утсан ураад ах хэрэггүй харин эзнийг бусдыг харж ажиглаад бусны тухай сонсоод эзэнд итгэлээр үйлсээр алхаад энэ эрх мэдлийг энэ гайхамшигт агуу эрх мэдлийг мэдчихсэн энэ зуутын арга шиг амьдцгаая гэж хэлмээр. Тэгээ итгэл нь дахиад хэлэхэд итгэлээрээ бид нар уух хэрэгтэй. Гойсон зүйлстэй үүс гаргаж алхам хийх хэрэгтэй. Тэгээд ямар ч байсан бурхан хариу өгнө гэж итгэж хүлээсэнтэй дараа бид нар хүссэн зүйлийг авах гэдэг нь байна.